За сайн байцгаана уу. За надад нэг хүн урилга хийгээд явуулаач гэсэн. Тэгээд урилга хийж явуулж байгаа хоорондоо бичлэг болгоод оруулчих гээд би бичлэг хийж байна. За урилга хийх заавар гэхүүдээ. За урилгаа би нэг юм дөрвөлжин 14-ийг хязгаар 14-тэй юм хатуу тэм дөрвөлжин тэгээд тогтоотой хий гэж бодлоо. За тэгэж хийхэд бол эхлээд за шинэ баялаг үүсгэлээ. 14 см ийм дөрвөлжин. За энэ дүүрэн талны дотор нөгөө тал гэсэн үг. Хараа үүргөө урилга хийж бодож байна. За урилганд орох юмнууд хэрэглэх юмнууд маань энэ байна. Текст нь байна, лого нь байна. За текстийг эхлээд нээгээд үтчихье. За энэ урилгын үгнээ. За урилгын үгний копи доод. За энэ чинь эвс оруулчихна. Дараа нь загварыг нэмэлтэн гэсэн үг. За эхлээд дээд хэсэг нь болсон, дараа нь дунд хэсэг нь оруулчихъя. Дараа нь өгнө байршил юм байна. За энийг оруулчихъя. За энэ анхааруулга юм байна. За энийг нь оруулчихъя. За үнэт цэцэн гэдэг газар байна. За лого нь болохоор за ингээд текст нь бол ингээд болчихжээ. За лого нь болохоор энэ логог энэ blue сан гэдэг нь арилгаад оруулаарай гэсэн. За энэ логог зөв шууд ингээд ашиглахаар ийм бүрсгэр дээрээс нь саарл фонттой байгаа учраас фоноос нь салгана. За тэхийн тулд Photoshop руу оруулаад за энэ леерээ хуулбарлаа. Хуулбарлаад дээдлийн леерээ жоохон тод болгоод контрастыг өгж жагаад салхахад амар болгож байна. За ингээд нөгөө нэг юм саарлын байх болгочлоо. За тэгээд цагаан хэсгийг нь устгах гэсэн үг. Цагааныг сонголоо. Vent tool авлаа. Цагааныг сонголоо. Тэгээд similar гэдэг ижлэгэн цагаан өнгүүдийг сонголоо. За тэгээд энэ ихнийх нь бол зүгээр тод болгосон контраст гаргахын тулд тод болгосон леер байгаа. Яг үндсэн леерээ сонгоод delete хийчихнэ. За тэгээд select хийснээр гараас control D-гээр select-тэй болиулчихна. За энэ дээдлийн леер одоо хэрэггүй юм устгах чинь гэсэн үг. За ингээд фоноосоо салчлаа. За тэгэн гутлаа энэ үг нь хэрэггүй гэсэн юм боллуулад саяны бол зүгээр энэ select tool аваад устгах хэсгээ сонгоод delete-ийг устгачих гэсэн үг. Тэгээд зөөхөр бол select хийж сонгоод зөөдөг хэрэгсэл аваад ингээд голлуулчихна гэсэн үг. За ингээд харж байгаа боллуулчихна. За лого маань ингээд болчлоо. За логого save гээд PNG-гээр хадгалчихъя. PNG лого. За логог нь хадгалаа авчлаа. За энэ лого. За энийг ийшээ оруулъя. Шууд ширэл оруулчихна гэсэн. Corel руугаа. За өшөө чиг урьж байгаа газар нэрлээ юм уу? Япон нөхөрлийн холбоо гэж байна. За энэ юм байна. Тэгэхээр энэ үндсэн лого юм байна. Тэр гаднаа энэ логогоо тавьчих. За энэ лого болохоор доотлыг нь групп болгоод тавиарай гэсэн. Энэ логог шууд ийш нь чирж ороод ийм бүдэг байгаа учраас зурчна. Зурхын тулд pen tool аваад за ингээд шууд ингээд зурчна. За нэг дөрөв юм болчлоо. Энийг гараас control D дараад хуулбарчна. Тэгээ mirror доод эргүүлчихнэ гэсэн. За энийг болохоор энэ дөрвөлжингээр зурлаа. Тэгээ сонгодог хэрэгслээ сонгоод хоёр дарахаар ийм юу гарч ийн жайжилгах эргүүлэх юм гарч ийн. Тэгэхээр ингээд жайжилгах чинь. За тэгээд илүү гаргасан энэ дөрвөлжингээр сонголоо. Тайрах хэсгээ сонголоо. Хоёулынгийн сонгоод огтлно гэдгийг дараа тогтолчихно. За энэ болчлоо. За энийг control D дараад хуулбарлчихна. За тэгээ шууд энэ чинь ингээд авчина. За лого маань ерөөхдөө болчлоо. Өнгийн үг нь энэ хар юм байна. Энэ нь болохоор улаанаас холбоо шаардлага уусж байгаа юм байна. Уусж байгаа юмгийн тулд энэ
градиент пил уусгалтаа буддаг хэрэгсэл аваад ингээд уусгалтаа дурчин. Тэгээ энэ дээр дахаар өнгө сонгоно. Өнгө дээр сохор энэ соруулаараа өнгөө сонгоод за ийм улбар шар. За энэ RGB өнгө хэвлэлийн шаардлага тахгүй дэлгэцэнд RGB өнгө хэрэглэдэг учраас энэ дээр нь smoke-ийг сонгоод хувиргах чинь. За RGB нь smoke хэвлэлийн өнгө болчихж байна гэсэн үг. За логоны урд дүрс боллоо. За тэгээд дадлын текстийн үзүүр бичиж чинь. Куза гүрүүп болохоор гэсэн. За шрифт нь юу юм шиг байна да. Монбондын за энэ хэвдэн дүүбэг. За энэ бахта энэ бонд бах. Энэ болт байхгүй юм байна. За бонд маргийн пүүчрээс хаад та. За болт болоод юу болгоч. За ээр үсгэнд харж байна. За энэ нэг хоошоо ингээд юу яатсан юм шиг байна. Өсөг хоорондын зай авсан юм шиг байна. За энийг яах вэ гэхээр энэ дүрс застдаг хэрэгслийг аваад shape tool аваад тэгээ энэ доор нь shape tool авахаар ийм юу гараад ирнэ. Ийм чирдэг юм гараад ирнэ. Эсвэл доошгоо чирч болно, нийшгээ чирч болно. Ингээд чирхээр яг энэ өсөг хоорондын зай ингээд сунаад уртсчихна гэсэн үг. За тэгээ энэ урталтаа нэг шар юмтай юм байна. За энэ шарыг болохоор дөрвөлжин шар зураад тэгээд энэ уусгалтаа өнгөөр бодохын тулд энэ уусгалтаа дүрсээ сонгоод энэ будсан өнгийг нь шууд ширээд энэ чинь ингээд тавьчих болно. Энэ доорсоо дээшээ учраас уусгалтын өнгийг энийг сонгоод улаан доороо шарн дээрээ ингээд уусгалтын чиглэлийг өөрчилж болно. За энэ хэтэрхий уучлаад байгаа учраас энийг магадгүй дөрч гэж яагаад за эсвэл ингэж болно. 10 гэж яагаад ингээд баг угаар ингээд хойшлуулад дэрчүүлж болно гэсэн. За лого ингээд болчлоо. Энэ зураас нэрэггүй учраас сонгоод хүрээс нь зураас нэрэггүй учраас сонгоод энэ дээр X дээр баруун давчаад харахаар бүрийг болгох чинь. За энэ өөр харанхуйтэйсэн баха. Тэгээд яг өсгийн өндөртөө ижлэхэн байх хэрэгтэй байлгүй. Тэгээд жоохон дэшгээ ингэж байх юм шиг байна. Тэгээ энэ чиний урталтаа бодвол зэрэгцэж байгаа байх. Тэгэхээр ингээд тэгшилчий. За ингээд лого болчихно. За энэ лого ингээд салангад байгаа учраас бүгдийг сонгоод групп гээд групплчихнэ. За ингээд нэг болчихно гэсэн үг. За энэ хаана тавих лого юм бол. За энэ логоны газар за энэ хэдэн тавьчих дараа газар солих баг. За одоо тэгээд өсгийн шрифтээ энэ ер нь саяны дээр энэ шрифтээр бараг бичиж болох юм байна дөө. Ингээд бичээд за нэр арай том байна. Энийг болохоор арай жижиг болгоод за ер нь энэ шрифт 64 см-ийн юм дээр байгаа учраас нэг том жижиг нь 10 юм 11 байхад л болно. За текст их юм чинь за 10-аар байсан ч болно. За энэ хэд вэ? Энэ 10-аар байна. Нэг амар том азаас юм дэм байх. Тэгэхээр 10-аар нэрээ болохоор болд болгочих. Болд байна. Энэ болд болгочих. За тэгээд огноо цаг гэдэг нь ингээд жоохон арзаагаад багш байна. Тэгэхээр ер нь зүүн талдаа зэрэгцүүлсэн дээр юм шиг байна. За тэгээд энэ хаяг маань арай урт байна жоохон ингэчмээр юм. За тэгээд юу маань арай жижиг байгаад зүгээр баг. Яг үндсэн текстээс арай жижиг.
хаяг мэдээлнэ. За энэ анхааруулах юм болохоор ингээд энэ урталт нь утасны дүрстэй явах юм байна. За энийг одоо яавал зүгээр юм дээ. За ингэж за юмс утсаас алах чи энийг болохоор налуугаар тэгээд арай жижиг шрифтээр чинь зүгээр анхааруулах тайлбар юм чинь. За тэгээд утас болов яг ижлэгийн ялгын 9 шрифттэй. За энийг 976 орчим урталт нэмхийн тавьчих. За бараг хаалтаа эцэж болох юм уу? Хэрэггүй ч. За хүндэтгэсэн гэж тавиад ингэж тавьчих юм уу? Хүндэтгэсэн медиа арчив хэлэгч нэр нь юм байна тэгэхээр жоох ингээд заагалж өгөхгүй болвол нэрээ бүх хэсгийн томор болгох чи. Тэгэхэд бол гараас энэ бүх хэсгийн томор болгож болохгүй юм байна. Тэгвэл боолт болгох чи. За тэгээд хүндэтгэсэн үнэ жоохон том болгох чи. Ерөнхийлөгчийн алтан тушаал юм чинь жижиг байх болно. За энэ дээр нэрээ ингээд одоо энэ жишээлбэл энэ уршаага болцсон бахад энэ ардталтаа ингээд зэрэгцүүлэе гэвэл одоо энэ текстийн ардталтаа ингээд зэрэгцүүлэе гэвэл гараас зэрэгцүүлж байгаа текстээ сонгоод тэгээ юутаа зэрэгцүүлэх гэдгээ сонгоод тэгээ гараас R үсэг, right гэдгийн R үсэг, R үсэг эсвэл энэ чинээс шууд баруун талт нь гэдгийг дарж болно. За эсвэл гараас R үсэг гэдээ дарж болно. За тэгээд за энэ юун дээр утасны дүрстэй явах юм шиг байна. Өнөө цаг гэдэг нь том болд болгоод энийг болд болгох юм байна. За холбооны энийг баг бүх хэсэг нь томоор хийвэл баг зүгээр юм биш шүү. Гэт болд гэт зэрхийг үүж байна. Энэ үсгийг голдоо хийвэл зүгээр юм. Тэгэхээр контрол А гэж яваад ийшээ ороод голдоо юм нэг ингэхмээр нэг энтер авчаад энийг центрийгээ болгож байна. Энэ хэсгийг нь болохоор хоёр талдаа зэрчүүлж байна. За ингээд ийм үрэл зэрхийг үрж байна. За энэ чинь табтай юм байна. Таб авчвал арай том тав. За энэ гол жоохон замбраагүй болоод байна. Тэгэхээр энэ хэсгийг жоохон ойртуулад за цаг өгнөөгөө болд болгоод энийг 13-ны өдөрчүүгээр цагт энийг шууд баг нэгдсэн зүгээр юм байна. Шууд нэг спейс аваад хойшлуулчихаар юу яагаад вэ? Нэг гоё зэрэгцэж өгөхгүй юм. Тэгэхээр энэ хоёр аргаар зэрэгцүүлж болно. За эхлээд ингээд хүснэгтэнд текстийн хүрээнд оруулж агаад тэгээд ингээд хойш нь
хоош нэгээс салгаад ихээр болохгүй. За ер нь баг ингэж болох юм байна. За яг гоо зэрэгцүүлэхийн тулд энэ текстийг хатлаад за энэ текстийг бас хатлаад за энэ гурван текстийг хатлаад за тэгээ баг ингэж тавьчихсан хэрэгтэй дөө. Тэгээд ингэж юуг авч хагаад жоон дэвшлүүлэх юм байна. Гайдлайн татж байгаа үзчих гэсэн. За энэ хоёроос худлаа харталтаа зэрэгцүүлнэ. За энийг жоох хуршин болгочих. За энийг энтэй тааруулчих. За утасны icon гэж за эндээс ороод тавьчихсан дөө. За энэ цэвэрх юм уу? За датаад авсан дүрсээ шууд чирээд Corel руу оруулаад за энэ нэг юм задардаг дүрс байгаа учраас энийг зураас олгож хөрвүүлэхийн тулд нөгөө оруулжсэн зургаа сонгоод trace bitmap сонгоод high quality image гэж сонгоод хөрвүүлээд зураг болгочих. За одоо зураг болгоц үед ингээд задрахгүй гэсэн. Зургийг одоо юм вектор зураг болгож ийн гэсэн үг шүү. Raster зургийг. За тэгээ зургийн хавтал тавьчих. Утасны хавтал тавьчих. За тэгин готлаа. За урилганы нэг талд гинэ. За дэвшлүүлчихмээр юм. За гадна талаа болохоор за логог олдуулаад тэгээ ганц лого байхад жоох юм юу вэ? Тэгээ гадуур нь хүрээ хийчих зүгээр юм уу? За хүрээ өгөхийн тулд frame vector гэж бэлэн хүрээнээс л авчи зурхгүйгээр. За нэг тийм нэг амир 90 биш үү? Нэг иймэрхүү байх. За энэ дээрс хүрээ авсан чи. За энийг дата авчдөө. За энийг татж авлаа. Татж авснаа задлаад. За ямар файл вэ? Юу файл вэ? EPS файл вэ? За тэгэхээр юус урилгааны хадгалчихъя. Сэвлээд лог дотроо шинэ лог хадгалчлаа. За нөгөө EPS файлаа чирээд оруулаад ирнэ. Тэгвэл күүрээр орох текстээр орох чинь күүрийн сонгоно. За тэгээд энийг бүгдээр энийг юм цул болцоо очиж группийг гаргана. За энэ дотроос хэлбэр энэ дээр байна. За энэ баяр болж байгаа юм чинь юу баяр юу нээлтийн онц иймэрхүү байвал яах вэ? Энэ хүрээг авчи. За тэгээд жижиг болгоно томоор хэрэггүй байх. За тэгээд голын юм давхарлуураас уншиж хэрэггүй тий. За групплж жагаад за энэ хэсгийг устгахчи. За тэгээд нэг хуулбарлаад mirror-доод за энд тавьчих. Тэгээд дээд нь зэрэгцүүлээд харалтаа болгочих. За тэгээд энэ юу вэ? Нэг юм жижиг шиг маань нэгтгэж иччихье. За тэгээд энийг эндээс нь сонгоод
цэг авдаг гэсэн. Ингээд урт болгоод татчихна. За тэгээ нэгтгэхэд нэг болгох чинь. За Ctrl D-гээ хуулбарлаад доош нь mirror доод. За ер нь ингээ ижлэн зайтай байхын тулд юм дөрвөлж авч жагаад за эндээс гэдэг. За энэ л яг байна. За тэгээд дахиад цэг авч жагаад хийсэн сонголт. За тэгээ нэгтгэж. Чигээ сонгохдоо дэлгээлэгчжээ. Одоо тэгш юм байна. За ингээ хүрээтэй очлоо. За энэ хүрээг дотроо бас оруулчих. Эндээ жоохон бүдгээр оруулчих. Саарлаа. За саарл биш ер нь өнгөө юугаар өнгөрөө гэл зүгээр юм уу? За хоёр янзын өнгөр үгүй. Нэг саарл хөлбөр тэгээ бас нэг ийм одоо ямар нэг жисэн өнгөн хөлбөр бас гаргачих. Хэвлийн компани дээр нэг ийм жисэн полигогоор хэвлэж болно. 7-ийн өнгө гэдэг. Тэр 7-ийн өнгөөр хэвлжүүл гоё харагдах байх. За тэгээд нүрээ ингээ хаа жоохон нүүр гадна тал хоёрыг ялгахдаггүй байгаад байгаа учраас нүрээ юм тод байлгуул хэрэг сүртэй болох юм шиг байна. За тэхийн тулд эхлээд энэ логогоо юу болох чи вектор болгоо хөрөх чи. Тэгэхгүй бол энэ лого хөрөхгүй бол хэвлэхэд юм арзаасан бүдэг юм болох гээд байна. За тэгээд ер нь гадна талын хавцсан юм чинь цул өнгөтэй байвал зүгээр баг. За энэ нэг смок өнгөөр өгөөд 180 таах юм байт юм дөө. 180 таа өнгөтэй. Тэгэн гутлаа энэ цэнхэр хэсгүүдийн болохоор нэг юу юм аа. Цэнхэр хэсгүүдийн болохоор цагаан болгочих. Цэнхрийн сонголоо цагаан болгочих. За ийм л гэсэн үг. За тэр улаанаас нь жоо харагдаад байдаг. Бараг саарлж баймаар юм. За нүүрэндээ бол нэг иймэрхүү байж болохоор байна. За инхээр цэнхэр нь жоохон сулуудаад байгаа учраас нэг юм дүүрсмэс эсвэл энийг том болгоо оруулсан ч болох юм байна. За энийг за энийг тэнэг сайн мэддэг ингэж оруулах хэрэгтэй юм. Жоохон ингээд нэг юм цулгуу цэнхэр биш болгож байгаа юм. За ингээс хийгээд ч юм. Эсвэл нэг юм хэмээ ч юм уу тийм юмар шимжилж болно. За ийм хийж юм. Ийм хийгээд магадгүй ингээд жоон тодолгоод хийгээд ингэж оруулж болох юм. Хийгээд ихтэй жоон тодуулахгүй бол харагдахгүй байна.
нэг иймэрхүү хэмээ оруулдаг ч юм уу. Ямар ч цулгуу байгаа юм а жоохон багасгах хэрэгтэй байна. За гадна талын нүүр нь дотор нь. За урилганы юм. За тэгэн гутлаа урилга гадуураа бас дугтуутай байна. Дугтуур болохоор зүгээр юу л гэсэн үг те 14-өөс юм чинь 145 мм 145 мм. За ийм дугтуунд хийнэ гэж ойлгоё. За дугтууных нь дэлгэцийг баг хийчдэг. Нэг 103 мм ч юм уу. Тэгээд нэг сэтэлчмээр юм уу? Дугтуугаа нөгөө авахын тулд сэтэлчмээр юм байна. Тэгэхээр тиймэрхүү сэтэлээд дугтуугаа суулгаж авах юм учраас сэтэлээд за магадгүй энэ яг дээр нийлээд очиж жоохон доошлуулчих марч юм уу. За ингээд дугтуугаа авах хэсэг. За тэгвэл бол дугтуугаа таглах хэсэг бас байгаа. Тэгэхээр энэ нэг 22 см-ийн таглах хэсэг байх гэж үү. Тэгэхээр дунд нь дахиад 3 мм-ийн зузаан шилэн орно. За ингээд цаана ирэхэд таглана гэсэн. За ийшээгээ нэг наах хэсэг. За 3 мм дахиад за 2 см гарч юм. За урилга маань ингээ орохоор ингэж харагдана гэсэн үг л дээ. Энэ дотор ороод тэг ингээд зөвхөн эндээс нь татаад авна гэсэн үг нь. Тэгээд гаднаа нөгөө нүүрээ болохоор яг энэ үндсэн логогоор олчих зүгээр юм байна. За энэ өргөний дэм за нэг 60 болгочих. Арай л том байна. 60 болгочих. За 60 энийг бас 60. Тэг гаднаа болохоор 180 хэрэглээд энэ хүрээг нь болох энэ хөрөгч зүгээр биш үү? За ер нь нэг юм болно гэсэн.
За урилга гадна талаасаа ингээд тогтуун ингэж харагдана. За тэгээд эндээс ингээд суглаа авах гэсэн. Энэ үе шиг наагдна гэсэн үг тийм. Энэ хоёр наагдна. Энэ болохоор ингээд тойроод энэ дээр энийгээ таглана гэсэн. Энэ жоохон өндөр баймаар юм уу? Ийм баймаар юм уу? Энэ дээр наагдна гэсэн үг. Ер нь ингэж наагдна гэсэн үг л дээ. Таглагдана гэх юм уу? Таглагдана гэсэн үг. Тэгэхээр болох юм байна уу? За ер нь урилга нэг иймэрхүү ингэж хийчтэй. За хэрэг болохгүй юм одоо устгах чинь. За урилгын доторх нь энэ. За гадна дугтууны. За дөрвөлжин урилганы загвар байх нь. За энэ нэг жоохон эвгүй болоод байгаа энийг. За энэ ингэчмээр юм биш шүү. Бараг зураас зураад. Тэгээ хэрэглэгч. Тэгээд энэ холбооны за ингэж болоо. Нөгөө нэг хөлбөр нь нөгөө өнгөний хөлбөр гэсэн ингэж юм гэж болох юм байна. За энэ өнгө болохоор юугаар байгаад текстнүүд нь нөгөө энэ шаргал өнгөөр өвчвөл бас гоё харагдана. За тэгэн бодлоо энэ гадна талаагаас багийн шаргалаас ч юм уу. За энэ доторх зураасаа болохоор нөгөө нэг юугаар бас хийж болох юм, өнгөөр хийж болох. Энэ юг ивэн бол тавихгүй бол бас нэг сонио харагдаад байна. Энэ нэг болохгүй шүү. За бараг анхны хараал дээр юм дөө. За ийм хөлбөр гэж болно. Гадна талны доторх нь өнгөний хувьд. За бүр гадна тал нь бол адилхан. За ингээ урилга болчихжээ. За урилга дараа нь тэгээд ингээд яаж хийвсэн алдагдахгүй юм чанартай их баялаар нь болгочихж байгаа гэсэн үг. За энийг файл ороод экспорт гээд PDF болгоод PDF-ийг сонгоод экспортлоо гаргачих гэсэн үг. За тэгээд энийг хэвлэлд нүүлэх гэсэн энэ хоёр файлаа явуулаад за энийг бол нэг фолдерт за урилга тэгээ энэ хоёр файлаа хэвлэлтэнд өгч гэсэн үг. За PDF-ээс хэвлэлсэн ч болно, их файлаас хэвлэлж болно. Гадна тал нь тогтун. За ингэж болоо доо.
За баярлалаа. Хэрэг гарвал коммент бичээрэй.